2025 оны хувьд бол эхний улирлын одоо статистик гүйцэтгэлээс харах юм бол эдийн засгийн өсөлт бол ер нь жоохон удаашрсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад тэгээд одоо манай эдийн засгийн гол салбаруудын нэг бол барилгын салбартэй. Ипотекийн зээл олголт багассан гэх мэт шалтгаанаар яг уу барилга өгсрэлт бол бага зэрэг удаашрсан. Тэгэхээр та бүхний харж байгаагаар яг одоо энэ салбарт төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын хувьд нөхцөл байдал хэр байна? За Mongkong Construction компани хувьас бол ер нь барилгаа төсөл хэрэгжүүлж явах явцдаа бол нэг 80 орчим хувийн эзэмжүүлсэн байдаг. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдал дээр бол бид нэр эзэмжүүлсэн явж байгаа болохоор яг энэ хүндрэл рүү бол одоохондоо бүрэн орж бол арай л амжаагүй явж байна. За мөн ихэнх төслүүд маань бас ашиглалтанд орж байгаа болохоор яг энэ рүү бол хараахан яг нэг юм бүр хүндрэлтэй байдлаар бол одоохондоо ороогүй явж байна. Өөрөөр хэлэх юм бол компаниуд бас дотоод стратегиараа энийг зохицуулж байна тий бодлохоор. За дотоодын хөрөнгө оруулалт ер нь яг ямархуу байх шиг байна. Банкнуудын зээл олголттой холбоотойгоор ялангуяа одоо бодлогын хүн нэмэгдсэн тий 2-1 хувиар нэмэгдсэн. Тэгээд та бүхний одоо авж байгаа санхүүжилтийн өртөгч гэсэн энийг дагаад нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулалт талдаа санхүүжилтийн өртөг зардал дээр ямар асуудлууд байна? За маш сонирхолтой асуулт байна. За энэ дээр бол ер нь бол ипотекийн зээлийн одоо гарцуул сүүлийн 2 жил бол нэлээд буурсан байгаад байгаа. Тэрний холбогдлолтойгоор 80-аас доош буюу одоо нэг 250-аас доош сая төгрөгийн үнэтэй орон сууцны борлуулалт бол ер нь тэрийгээ дагаад бол суларч байгаа. Бидний зүгээс бол нөгөө стандарт сайн буюу одоо нэг дундаж үн нэг 400-аас нэг 800 сая төгрөгийн үнэтэй орон сууцнууд одоо Мандала Гарден хэрэгжиж байгаа. Тэрэн дээр яаж байгаа гэхээр бид нэр ногоон барилгын гэрчилгээтэй буюу ногоон зээлээр ер нь бол төслүүд маань хэрэгжиж байгаа. Тэгэхээр яг одоогоор бол ногоон зээлэн дээр нэг юм томоохон хүндрэлүүд бол үүсч эхлэв. Магадгүй 2-3 сарын дараагаас ахуулаад бодлогын хүү дагаад хүүн өсвөл одоо тэр үед бол бид нарт нэлээд том цохилт бол орж ирэх баг. Одоогоор бол мэдээж нөгөө ногоон бонд босгож байгаа банкуд тэрний дагуу ногоон төсөл хэрэгжүүлэгчдэд зориулсан ногоон зээл тэгээд дээрэс нь худалдаа авахчид зориулсан ногоон зээл гэж орон сууцны гэж хоёр анз байгаа. Тэгэхээр одоогоор бол орон сууцны зээл маань бол дажгүй сайхан гараад явж байна гэсэн үг. Ер нь зах зээл одоо ипотекийн зээл гэлтгүү ер нь одоо орон сууцны зах зээл яг ямархуу байна. Өнгөрсөн жилдээ харьцуулахад энэ жил бол ихэнх үл хөдлөх хөрөнгийн компаниуд орон сууцны зах зээл дээр бас жоохон одоо удаашрал харагдана гэжсэн. Тэгээд бодит байдал дээр жишээ нь за яг компаниуд одоо өөрсдийнхөө стратегиар зохицуулт юм байж. Тэгээ ер нь бидний гол тактик юу вэ гэхээр яг одоо юу гэдэг юм анхны буюу одоо 2 дахь ч гэдэг юм уу тийм худалдаа авалтаас илүү 3-4 дахь худалдаа авахч руу илүү их одоо хандаж ажиллаж байгаа. За тэр нь юу гэхээр одоо би өнөөдөр 2 өрөөтэй ч юм уу 3 өрөөтэй байжгаад эсвэл орчноо сайжруулна, эсвэл орон сууцныхаа нөгөө өрөөний тоог сайжруулах авчиж байгаа. За тийм зах зээл дээр ажиллаж байгаа болохоор ихэнх харилцагч маань өөрсдөө суурь хөрөнгөтэй. За тэгээд орон сууцаас солихдоо ипотекээс илүү энгийн орон сууцны буюу ногоон зээлүүд рүү ногоон орон сууцны зээл рүү илүү их орж байгаа харагдаж байгаа. Тийм байгаад байгаа болохоор яг одоогоор бол бидний хувьд бол яг худалдаа авахчаас гарч байгаа одоо бууралт ч гэдэг юм уу тэр зүйл бол ажиглалт нь бага гэхдээ ер нь бол одоо нөгөө бид нэр 25 оны сүүл 26 оныг бол угаасаа буурна гэж бол харж байгаа. Тийм болохоор бид нар бас өөрсдийнхөө стратеги тэрнтэй тохируулж ажиллаж байгаа. Зах зээл дээр бас ипотектэй холбоотой шийдлүүд хүлээгдээд тэ нэлээд юм хүлээгсэн байдалтай байгаад шүү. Монгол банкын нэг үргэлжлүүлэх юм уу, санхүүжилт нь яах юм, одоо нөө баялагын сангаас санхүүжилт нь орж ирсэн хിവэрэ байх юм уу гэх мэт. Та бүхний харж байгаагаар ерөн зөвөр хамгийн боломжит хувилбар шийдэл ер нь зах зээлийн яг эрүүл механизм яаж тогтох боломжтой гэж харж байна. Яг мэдээж нөгөө 80-аас доош метр квадрат орон сууц авч байгаа хүнд хөнгөлөлттэй зээл олгодог гэдэг маань өөрөө бас зах зээлийг юм хиймлэр барьдаг тий. Тэгэхээр нөгөө нэг дийлэнх төсөл хэрэгжүүлэгч нар маань 80-аас доош метр квадраттай. За одоогоор бол ипотекийн зээлийн олголт нь өөрөө 150 сая төгрөг байгаа. Тэгэхээр нэг 250 сая төгрөгнөөс доош орон сууц худалдаа авах шаардлагатай болж таарад байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг магадгүй зарим тохиолдолд чанар муутай орон сууц одоо юу гэдэг юм барих ч гэдэг юм уу те үн хямдтай байх ёстой. Тэгээ тэрийгэ дагаад чанар нь муудах гэдэг нэг тийм эрсдэл бас тулгарч байгаа гэж харж байгаа. Тэгээд юу гэдэг юм яг тэр юун дээр шинээр гарах гэж байгаа журам дээр миний ажигласнаар бол 100 хүртэлх метр квадрат орон сууцсан дээр олох боломжтой гэж байгаа нь маш зөв харагдчихсэн. Хүү өсөж байгаа. За тэрийг бол хүлээн зөвшөөрнө.
Хоёрдугаарт хамгийн чухал хэсэг нь юу гэхээр амны орон сууцны төслийн хэрэг одоо санхүүжилт гэж байгаа. За тэгэхээр нөгөө бидний хувьд бол одоо юу гэдэг нь дулааны хүрэлцээ султай. Тэгээд дээрэс нь дид бүтцийн хувьд бол яг нэг ийм хумигдмал хүрээнд байдаг одоо ийм орны хувьд бол одоо хуваараа би өөрийн гэсэн бие даасан одоо дид бүтцтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд биднэрт одоо тэр одоо жижиг хэмжээний зээлүүд маш хэрэгтэй болчихж байгаа. Одоо магадгүй би жишээ нь юу гэдэг гачууртад ч гэдэг юм уу те эсвэл одоо улаастаа одоо шинээр явж байгаа одоо олгогдож байгаа хэсэг дээр бид нэр 5-6 давхар орон сууцны төсөл хэрэгжүүлэх бол ямарч боломж байдаггүй. За тэгэхээр ер нь бол амны орон сууцны төслүүд рүү орохын тулд тэр зээл бол заавал шаардлагатай болчихж байгаа. Төсөөллийн нэг зүйлийг маш товчхон асуу. Эрчим хүчний салбарын нөхцөл байдал нэлээд хүнд байгаа. Дулааны 3 дугаар цахилгаан станцд гарсан галын улмаас одоо энэ дэлбэрэлтийн улмаас нөхцөл байдал бүрэн засагдах хүртэл 1.5 жил шаардлагатай гэж байна. Яг төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд энэ одоо эрчим хүчний хангамжтай холбоотой төлөвлөлтөөр ямар өөрчлөлтүүдийг оруулж байна? За бидний зүгээс бол сүүлийн 4 жил ер нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүд тогтмол хэрэгжүүлж байгаа. За тэгэхээр одоо юу гэдэг эрчим хүчний нэг одоо манай дээр 25-аас 30% хэмнэлттэй орон сууцуд гэхээр уг нь бол бид бүхэн бусад орон сууцнда одоо нөгөө нэг ашиглахгүй байгаа дулаана одоо шеэрлээд эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний уриалга юу гэхээр магадгүй та өнөөдөр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ч гэдэг юм уу те эсвэл төслөө хэрэгжүүлээд явж байгаа болвол аль болох эрчим хүчний хэмнэлттэй тал руугаа оруулаач. Энэ угаасаа бидний хувьд бол харж байгаагаар ойрын нэг 5-аас 10 жилдээ яг энэ бидний эрчим хүчний хэсэг бол бүрэн шийдэхдэггүй болов уу гэж үзээд одоо энэ эрчим хүчнийхээ хэмнэлтээсийг бол улам их нэмэгдүүлж байгаа. Тэгээд нөгөө эрчим хүчний хэмнэлтийг хүмүүс асуухаар за яг эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ гингүүт нөгөө нарны панел тавих юм уу гэж байдаг. Улаанбаатар хот өөрөө нэг одоо жилийн дундаж дулаан нь хасах 0.5 градус байт. Ер нь бол хэдүүлээ тэгээс доош амьдардаг тий. Одоо ингээд хөлдөө газар л ер нь амьдарч байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бидний хувьд бол эрчим хүчний хэмнэлт гэдэг маань өртөөсөө дулаалга. Маш сайн дулаалга. Тэгээд хоёрдугаарт болохоор одоо бид нар чинь жилийн 250 орчим хоног дээр нартай байдаг болохоор нөгөө тухайн орон сууц өөрөө нар үүсэх боломжийг олгоод тэгэхээр нөгөө илүүтэйгээр нөгөө дулаалга муутай тэгээд нөгөө тухайн орон сууц нь одоо дийлэх орон сууцнууд нар сайн үздэггүйгээс болоод орон сууц нь өөрөө нөгөө дулааны ачаал өндөр үүсгэж эхэлдэг. За энэ нь өөрөө буцаагаад бас улсад үүсээд байгаа том асуудлуудын нэг нь болов гэж үзэж байна. Тэгэхээр хуваараа бизнес эрхэлж байгаа барилгын компаниудтай уриалахад бол ногоон чиглэл рүү орооч гэдэг хүсэлт бол манай зүгээс бол уриалж байна.